Сайн уу хайрт найз минь? Миний өмнөх захиаг авсан биз дээ. Багхан ч гэсэн чамд хэрэг болсон гэж найдаж байна. Өмнөх захианд би хэлж байсан да. Гэр бүл гэдэг үндэс нэг модны салаалсан учрууд гэж. Бүгд дахин давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой. Хүмүүс гэр бүл гэдэг нэгэн зүйлээр холбогдсон нэгэн дээвэр дор амьдарч байгаа. Хүмүүс ярьдаг да. Ямар ивэн цаавуугаар наагаад тавьчихсан биш. Үргэлж өвтэй байна гэж юу байх вэ? Хаяа нэг санал нийлэхгүй сөргөлдөх зүйлс гаралгүй л яах вэ? Гэтэ найз минь зарим тохиолдолд тэнэг гэмээр зүйлсээс болж эхэлсэн нөхцөл байдал бидэнд хүлээж авах боловсруулан хариу үйлдэл үзүүлэхэд үнэхээр хүнд байдаг. Гэр бүлийн дотор үүсэх зарим асуудлууд тухайн гэрт өсч тойронж байгаа хүүхдүүдэд мөнхийн сэтгэл зүйн шарх үлдээх тохиолдол байхад заримдаа бүр хурцдах үе ч бий. Гэхдээ амьдрал гэдэг байнгын хөдөлж, урагшилж байдаг зүйл болохоор альва зүйл сүргэлж нэг хэвэндээ байхгүй. Амьдарч байх хугацаанд бид өөр бусадтай харилцахгүйгээр амьдрах боломжгүйгээс хойш зөрчил, асуудлуудаас бултахын арга байхгүй. Хаяа бусдын асуудал хичнээн оролцохгүй гэж шийдсэн ч чиний эргэн тойронд байгаа хин нэгэн чамайг татаад оруулж ирэх ч боломжтой. Яг одоо чи үүнийг уншаад яасан ч хэцүү юм дээ. Тэгээ яах ёстой юм гэж бодож байж магадгүй. Гэхдээ битгий санаа зов найз минь. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ. Тийм болохоор бид ийм зайлшгүй нөхцөл байдлуудад өөрсдийнхөө сэтгэлийг аль болох тайван байлгаж, гүнзгий амьсгаа аваад нөхцөл байдлыг гурав дахь хүний өнцгөөс харах гээд оролдоорой. Хүн гэдэг төрөлхийн бусад хүмүүсийн алдааг олж харахтаа сайн байдаг. Тийм ч учраас тухайн нөхцөл байдал учир шалтгааныг хөндлөнгийн хүний нүдээр харахад аяндаа асуудлын үндэс тодорхой харагдаад эхэлнэ. Хэрвээ яаж ч хичээсэн чи өөрөө чадахгүй бол найзаасаа тусалцаа авч болно. Зарим тохиолдолд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсан ч болно. Америк улсын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган хэлэхдээ тайван байна гэдэг нь асуудал зөрчил огт байхгүй байна гэсэн үг биш. Харин зөрчлийг тайван аргаар шийдвэрлэхийг хэлж байгаа юм гэж хэлсэн байдаг. Үүнтэй адилаар дан гэр бүл гэлтгүй амьдралд тохиолдох ямар асуудал зөрчлөөс зүхтлаа гэд тэр алга болохгүй. Тийм ч учраас тэдгээрдээ нүүр тулах өөрийн гэсэн тайван аргыг эрэлхийлж олоорой найз минь. Гэр бүл гэдэг бол яалтчгүй чиний амьдралын нэгэн том хэсгийг бүрдүүлж байдаг болохоор бүр дээрээс нь чиний дотоод чамд хамгийн ойр байх орчныг бүрдүүлдэг болохоор гэр бүлийн амар амгалан аюулгүй байдал чамд болон танай гэр бүлд маш чухал шүү. Үргэлж хайрт найз чамдаа сайн сайхныг хүсдэг чиний итгэл танд Пандагаас.